За бүгдээрээ сайхан амарцгаас нь. За тэгээд өнөөдөр би та бүхэнтэй хуваалцахаар зэгсэн бас эзний үгийг бүгдээрээ эхэлцгээе. Бурхан сайн юм да. Бурхан сайн юм да. Ямар тач бидний бурхан сайн юм да. Амен. Тэгээд та бидний нэг ойрын танил хүн одоо ерөөсөө сая өнгөрсөн 7 хоног тэтгэн хоногийн өмнө өөрийн хайртай одоо гэр бүлийн 5 хайртай хүний алдсан аимшигтай мэдээ сонслоо. Тэгээд энэ мэдээг сонсоод ингээд бүр сонирн болсон. Тэгээд ерөнхийдөө иймэрхүү мэдээ сонсохоор ер нь бид нар бурхан яагаад ингэсэн болдоо гэсэн бодол бидэнд төрдөг ш тийм ээ. За би тэгээд найзтайгаа ярьлаа. Би ярьж чадахгүй гэж жоохон халгаж байгаа өчигдөр ярьж таарлаа. Тэгээд хүмүүсийн утсанд хариулж чадахгүй байгаа гэж байгаа. Угаасаа ойлгомжтой. Өөрийнх нь одоо бас нэг хайртай эгч нарынх нь нэг алдчихж байгаа. Хайртай бас нэг зээд үүнэрээ алдчихж байгаа. Ийм болж байна. За тэгсэн бид хоёр ярьж байгаа хамгийн сүүлд юу гэж хэлсэн гэхээр гэхдээ одоо бурхан сайн юм да гэсэн үг хэлсэн байхгүй юу? Бурхан сайн юм да. Тэгээд бид хоёр ярианы туршид за маань үний одоо ингээл одоо сэтгэл санаа бол авхамг байгаа шүү дээ тийм ээ. Тэгэл монгол руу ярихтаа л ингээл уйлан хайлан болол боо юм болж байгаа. Энэ бол таашрахгүйс нэлээд удна гэдэг нь ойлгомжтой. Тэгээ ингээд одоо болсон явдлын талаар тэгэл одоо хэрэг тэр хүмүүсийн гэмтсэн биений талаар эдгээр ингээл сонсож байхдаа үнэхээр аимшигтай юм болсон байна. Тэгээд сэтгэл дотроо би бол ингээд нэг айжмаар нэг юм юунд автчих байгаа байхгүй да ууг ашууд автаад ингэжсэн. Тэгсэн итгэлээ харуулж хэлж байгаа байхгүй юу? Тэ? Бурхан гэсэн ч одоо бурхан сайн юм да гэж тэ. Тэрэнд л би одоо итгэсээр байна да гэдэг ийм үгийг хэлсэн ба. Тэгэхээр итгэлийн хамгийн хүнд шалгалт дунд одоо тэ энэ гэрчлэлийн үг бол энэ үг байхгүй юу? Өөрийнхөө итгэлийг ингэ тунхаглаж гэрчилж байгаа. Тэг хамгийн хүнд хэцүү үедээ энийг гаргаж хэлнэ гэдгээр энэ хүн үнэхээр үүнд итгэдэм байна гэдэг нь харагддаг байна. За би өнөөдөр та бүхэнд 3 юм ярина. 3 сэдвээр ярина. За нэлээд урт ярьж магадгүй тэгэхээр та бүхэн төвчээртэй сонсор. За аад нь ууга шуба муу мэдээ хүний муу мэдээ тэг хүнд хэрхэн нөлөөлдөг вэ? За нэгдүгээрт нь муу мэдээ хүний одоо бие сэтгэл сүнсэнд хүртэл ингээд нэрвдэг тэ. Одоо маш хүчтэй нөлөө авчирдаг, чочирдог тэ. Бүр хүн ингээд нэг чочирсноосоо болоод зүрх хаагддаг тий одоо бүр амнасаа ч алдах тийм бас гардаг штэ. Тэгээ настай хүмүүс бол энэ зүрхэнд дийлсэнгүй гэдэг нэг ийм чочир мэдээ сонсоод инглээ гэдэг. Тэгэхээр муу мэдээ гэдэг бол ийм аюултай байдаг. Энэ бол муу мэд тийм ээ. Хайртай дотны үнэ алдлаа гэдэг бол муу мэдээ. Энэ бол гинтийн явдал. Тэгээ нөгөө манай найз нөгөө одоо ихчийнхаа дээр баг охины тухай ярьж байгаа. Тэгээд Солонгост олон жил ажиллаж байгаад буцаж ирээд ингээд одоо байр савтаа болоод хүүхдүүдтэй болоод ингээд 2 ч хүүхдтэй болоод нөгөө 9 нас 6 нас хүрч ясан ойлаа байхгүй. Тэгээд ядаж надаа нэгийг ингээд нэг амьдгаа харуулчаач гэж тий. Ингээд нэхэд ингээд маш их одоо сэтгэл санааны дарамттайгаа гэр. Яа энэ бол үнэхээр бас аягүй хэцүү тийм ээ. Сургаалт үгс номын 12:25 дээр шаналл хүмүүний зүрхийг дарамтлана харин сайн үг баярлуулдаг гэж хэлсэн ба. Муу мэдээ хүнд айцыг авчирна. Бас хүний итгэлийг ганхуулжулна. Бурхан хаана байгаа юм бэ гэж хүмүүс асуудаг шүү дээ. Тэгээ биеийг хүртэл хүн өвдөгдөг. Хоёрдугаарт нь ууг ашуу бол бурханд бол танигдсан бодит зүйл баг. Бурхан энийг мэддэг. Яг юу болсныг бүр боддоор мэдчихэж байгаа. Тэгэхээр Дуулал номын 34:18 дээр эмтэрсэн зүрхнүүдэд эзэн ойр сүнсээрээ гимшигчдийг тэр авардаг гэсэн юм зүйрлэл хэлсэн ба. Өөрөөр хэлбэл эмтэрсэн зүрхнүүдийн ойрхон хэн байдаг бахна? Бурхан байдаг бахна. Бурхан гашуудж байгаа хүнийг орхидоггүй. Харин ч бүр ойр байдаг. Тэгвэл ийм хүнд хэцүү үед та бүхэн тохиоллоо гэхэд бурхан ойр байгаа гэдэгт би таныг итгээрэй л гэж захимаар байна. Библиэд их эмгэнэлт одоо амьдралын түүхүүд зөндөө байна. Тэгэхээр хамгийн одоо бүр ингээд
ойлгохын аргагүй түүх бол Йовын түүх тийм ээ. За Йов тохиолдсон амьдрал бол үнэхээр бас хэцүү байсан. 7 хүүхдээ нэг өдөр алдчихж байгаа шүү дээ. Тэгээд 7 хүү 3 охиноо нэг өдрийн дотор алдчихж байгаа. 10 хүүхдээ болох гэж энэ гэр бүл одоо хичнээн жил болсон гэж бодчих тий. Жил болгон төрүүлээг үн лавтай. Тэгэхээр энэ бол тэднийг өсгсөн, нас биеинд хүргэсэн, найрлах хүртлээ одоо ингэж тэд нас биеинд хүрсэн байна шүү дээ. Тэгээд нэгнийхээ төрсөн өдрөөр найрлаж яхад нь одоо байшин нураад бүгд дарагдаад өрчиж байгаа. Энэ бол үнэхээр гамшиг байсан ба. За нэг одоогийнхоор бол газар хөдлөлтөнд өртсөн байна гэсэн. Эсвэл хар шоргонд өртлөө гэсэн. Яа бүхнээ алдсан ч гэсэн тэ эхнэр нь хүртэл ингээд одоо тэр бурхан байна уу үгүй юу гэсэн тэр утгатай үгийг асуултыг хэлгээд яав юу гэсэн гэхээр өгсөн нь эзэн авч одсон нь эзэн тул эзний нэрээр алдар шиг гэж хэлсэн байна. Нөгөө эзэн өгдөг ч авдаг ч гэдэг тэр чинь бас буруу орчуулга авах гэдэг нь шүү дээ тий. Жохон явцсан орчуулга. Харин энэ дээр юу гэсэн гэхээр өгсөн нь эзэн бас энэ авч одсон нь эзэн учраас эзний нэрээр алдар шиг түүний хийж байгаа юм болгон зүг гэдэгт би итгэж байна гэж гэрчилж байна гэсэн. Энэ Йовын 1-р бүлэг дээр гардаг яг ишлэл байж байгаа. Тэгээ итгэл бол шалгагдах та хүний одоо бурханд итгэдэг хэр итгэдэг вэ гэдгийг шалгагдах та нөхцөл байдал сайн үед биш. Харин бүр орвонгоороо ирчихсэн юм шиг тийм үед шалгагддаг баг. Тэгээ би хаядэд нэлээд 10 гаруй жилийн өмнө нэг очсон байгаа та бүхэн бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэгээд тэр мишн хийж явж байгаа эмчнэр солонгос эмчнэрийг дагаад хүүхдүүдийг саатуулж ингээ явсан ба. Тэгээ бас чадах чинь нэгээр сайн мэдээ ярьсан ба. Тэгсэн бид нарт ингээ нэг тэд нар чинь францаар ярьдаг, англиар бараг ярихгүй. Тэгээ нөгөө францаар орчуулдаг залуу маань өөрөө нэг юм цүнх дүүрийн үүрчээл яваад идэх гэхгүй. Тэгээд тэр цүнхөө ингээ ерөөсө тайлч тавихгүй. Нэг газар очиод орчуулаад ингээд зогсож ирсэн чинь нөгөөдгөө ингээл үүрээстэй тий. Тэгээ бүр баян. Тэгээд би бүр нэг хэд хоногийн дараа ингээд жоохон дасал болоод ирсний дараа би асуухгүй. Чиний цүнхэн дотор юу байдیں۔ Чи дандаа үүрээд байна гэсэн баггүй. Тэгсэн чинь за би ерөөсө хүнд үзүүлдэг. Гэхдээ би үзүүлээ гэд надаа үзүүлсэн чинь нөгөө хаядэд болсон газар хөдлөлтөөр ээж нь нас урсан юм байна. Тэг ингээд нөгөө байшингийн нуранган дарагдаад тэгээд ингээд нөгөө гаргаж ирээд ингээд нөгөө бицраад хэдий хэсэг болсон биеийг ингээд залгаад ингээд оёод ингэсэн тийм зургийг хадгалаад яваад байгаа байхгүй юу. Ингээд нөгөө нурцсан байшин тэр тухайн үеийн айгүй хэцүү зургнууд байсан бүр ингээд тэгээд нөгөөдг нь ингээд угаалгаад ингээд хадгалсан. Тэгээд ээжийнхээ юмнуудыг хийгээ хадгалсан. Тэгээд бас ээжийнх нь нэг библ байгаа байхгүй юу. Тэгээд би ээжийнхэн тухай яриулаа сонсч ирсэн чинь ээж нь яадаг ч байсан Христэд итгэж хүн байхгүй юу. Тэгээд би тэр залууд юу гэж хэлсэн гэхээр хөөе би чамд нэг юм хэлээ. Чи ээжийнхаа ийм эвдэрсэн тэ өхөл хагцал амссан, зовсон ийм тэр дурсамжийг чи үүрээд яваад байна. Гэхдээ ээж чинь одоо чиний цүнхэн дотор байгаа гэж бодож байгаа бол байхгүй гэсэн байхгүй. Ээж чинь чиний цүнхэн дотор байхгүй. Харин ээж чинь одоо Христэд итгэгч учраас Есүстэй хамт мөнхийн улсад байх шүү дээ. Чамайг тэнд очиосоо гэж хүлээж байгаа шүү дээ гэсэн нөгөөдх маань өөлж эхэлсэн. Тэгээ би дараа нь хамгийн сүүлд юу гэсэн гэхээр чи одоо энэ зургнуудаа нэг сайхан хараад ээжийнхээ оршуулсан газар авч тавьд юм уу те ямар нэг байдлаар эннээс хагацаа чи одоо өөр цүнхүүр те чи Есүсийг өөрүүлж байгаа цүнхийг үүр гэсэн ба. Тэгээ би ингээ тэрнээс хойш нэг олон удаа харилцаагүй над руу нэг хаяа бичээл ингэжээс одоо бүр байхгүй болсон. Тэгсэн сүүл би юг нь Роно гэж залуу байхгүй тэгээд Рони гэдэг. Тэр залуу сүүлд нь гэрэлж байгааг харсан байгаа. Тэгээд юу номлогч болсон байгаа байхгүй. Тэгээд эзэн хүний амьдралыг ингэж ахтар өөрчилдөг те. Энэ зүгээр ууг ашуудаа автцсан байх үедээ хүн яг юу хийж байгаагаа мэдэхгүй. Энэ л одоо ээжээс минь үлдсэн зүйлгээ бодоод явж исэн болоод үнэндээ бол ээж нь тэгээд энд биш тэнд байгаа гэдгийг ойлгох тийм алхмал хэрэгтэй байгаадсан байгаа байхгүй. Тэгэхээр Йов энийг мэддэг хүн байжээ. Тэгээд Йовын итгэл шалгахдаа яг юм хүнд хэцүү үед тэр эзний нэрийг ерөөсөө амаараа буруутгаж, харааж, зүхэж янз бүр болоогүй байгаа байхгүй. Тэгээд тийм учраас Йовыг бурхан хин гэж ямар хүн гэж дуудлаа? Зөвхт хүн гэж дуудсан ба. Зөвхт хүн гэж дуудсан ба. Библиэлд бурхан Йовыг зөвхт хүн гэж дуудсан, Давидыг өөрийнхөө
одоо миний зүрх сэтгэлийн араас ингэж одоо эрен хайгч гэж дуудсан байгаа байхгүй. Тэгээд Новог болохоор зэрэг бас тийм ээ зөвхт хүн гэж дуудсан. Яг л өөрт нь итгэсэн учраас бас өөрт нь итгэсэн Авраамыг миний анд нөхөр гэж дуудсан байхгүй. Тэгэхээр Бурханд итгэл үнэхээр таалагддаг. Түүнд итгэж найддаг итгэл үнэхээр энэ байдал үнэхээр таалагддаг байгаа байхгүй. Тэгэхээр бидний итгэл ийм хүнд хэцүү үед бас шалгагддаг юм байна гэдгийг бодож явах хэрэгтэй. Тэгээ хэдийгээр одоо биднийхаар бол цаг нь болоогүй байхад аваа явчлаа гэж бодож байгаа боловч энэ нь Бурханы хувьд өгсөн нь эзэн, авч одсон нь эзэн учраас түүний нэр алдар шиг гэдэг нь өөрөөр хэлбэл Бурханы хүсэл биелэх болтугай гэж хэлж байгаа гэсэн. За муу мэдээд өгвөл хүний амьдрал ингэж нөлөөлдөг бол харин эзэн илүү ойр байдаг гэж хэлж штэ тийм ээ. Эзэн илүү ойр байдаг. Тийм учраас түүнд итгэж найдаг итгэлээ бид нар ерөөсөө алдарч болохгүй. За тэгвэл муу гэрчлэлтэй амьдрах гэж бас нэг юм байна. Муу гэрчлэлтэй амьдрах гэдэг чинь муу мэдээд харааж байгаа гэсэн үг. Ерөөсөө. За намайг юу ойлгосноо та бүхэн? Муу гэрчлэлтэй амьдрах гэдэг чинь муу мэдээ бусдад тарааж яана гэсэн. Тэгвэл муу мэдээ хүний амьдралд ийм муу нөлөөтэй юм бол хэрвээ би муу гэрчлэлтэй амьдрал би бусдад муу мэдээг авчирна. Тэгвэл тэр нь нөгөө хүмүүсийн амьдрал ч гэсэн нөлөөтэй байдаг ахна шүү дээ. Тийм учраас бид нар муу гэрчлэлтэй амьдрч болохгүй. Тэгвэл муу гэрчлэлтэй амьдрал бусдад хэрхэн нөлөөлдөг вэ? За 2 дугаар Коринтын 3:2 дээр та нар бол зүрхэнд бичигдэж бүх хүнээр уншигдаж мэдэгдэх захиа юмаа гэж хэлсэн. За би жоохон товчхон уншсан. Гэтэ бидний ард гарч байгаа нэшлэлээр та нар бидний зүрхэнд бичигдэж бүх хүнээр уншигдаж мэдэгдсэн захиа маань шүү дээ гэсэн юм. За одоо би яг өөрийгөө зүгээр дүүлэх гэж байгаа юм биш таа. Зүгээр Бурхан зүгээр энэ Америкт ингээд нэг те одоо нэг хэм зөвлөгөөний газар ажиллаа зогсож байсан нэг пастор тэгээ жоохон залууч байж те тэр ч удаас те. Тэгээд 10 хэдэн жил ч явах юм биш те бараг 20 жил болж байгаа юм шүү. Тэгээд энэ тэр ингээд байжсэн чинь Солонгосоос нэг хүн залгаад бид нэр одоо ингээд Америкаар дамжаад Хайт руу явж чи замаасаа нийлхүү чи ногоон карттай явуулагч. Ногоон карттай. Тэгвэл чамд юу байх хэрэггүй юм байна. Тэгээ виз хэрэггүй юм байна. Чи бидэнтэй нийлээд нэг 9 хоног явчаад ирэх үү гэсэн баг. Чи зөвхөн замын зардал чинь л байхад болж байгаа. Тэгээд замын зардлаа хайгаад үтсэн чинь нэг $400 боллоо. За тэгээд тухайн үед шийдвэр гаргаад явсан те. Тэгээд энэ хүмүүс юу хийж явдгийг хармаар байсан ба. Хүмүүс үнэхээр яг өөртөө байгаа авьяас чадвараа сурсан мэдснэ. Ингэж те ядарсан тэр хүмүүс тэр хүүхдүүдэд зориулж байгааг харах үнэхээр гоё. Тэнд бүнгээ хийж чадахгүй юм байхгүй тэднэрт. Тэнд дунд ерөөсө ганц амаа ашиглаж байгаа хүн би. Би гадаа ингээд нөгөө нэг эмчилгээнд орохоо хүлээж байгаа хүүхдүүдийг баясгадаг ажил би хийдэг байхгүй. Янз бүрийн ингээд нэг хуруу ингээд тастаж үзүүлж мүзүүлдээл ингээд нөгөө таавар маавар таалгаал бас тэр хэрэндээ бас нэг юм тэрүүгэр чинь бөөн бужигнаа болгож байгаа байхгүй. Тэгээ би бодож байсан байхгүй. Яа би ч бас чадах юм жоохон муу юм биш үү те. Энэ хэд бол одоо эмчнэр учраас те. Одоо миний танд манай дээр иржсэн нөгөө пак гэдэг эмчч өдөрт 9 месаслич орой ингээд ингээд далицаа орж ирээ шууд унж байгаа шүү дээ. Тэгээ бүр ингээд тусал мус өөрөө залгуулсан шүнэн ингээд тэгж үйлчилж байгаа байхгүй. Тэгсэн нэг залуу ингээд 1 жил алгасаад 2 жилийн туршид өөрөө ингээд ажилласаа илүү ингэж нэг те одоо хадгалсан мөнгөөрөө им хиймэл гар хөл хийсэн юм байна. Тэгээ тийм хийдэг мэрэгчлээ хүн байгаа байхгүй. Тэгээд өөрөө зориулт материалын ингээд цуглуулад хэдэн мянган доллар зарсан ч гэлээ. Тэгээд нэг тэр чинь өөрөө нэг зориод нэг асрамжийн газруудад нэг хүүхдүүдийн хэмжээ аваад ирсэн. Тэгээ 2 жилийн дараа ирсэн чинь ой чистэ арай хурдан өндөр болоод байна гэдэг ч байгаа байхгүй. Нөгөө хөлөнд нь өндөрт нь тааруулж нөгөөдгөө сольж өгдөг. Тэгээ энэ ямар гоё сэтгэл вэ те. Тэгэл тэр дээр газар дээр ингээл нөгөө хөлөнд нь эвгүй байна гэсэн чинь тохируулаад ингээл өгч байгаа байхгүй. Тэгээ би энийг харчаад бид нарыг бурхан өнгөрсөн хугацаанд бидэнд зааж сургаж байгаа зүйл болгон түүний бас нэрийн төлөө бусдад түүний хайрыг хүргэх Есүсийн хайраар бид нар бас те сайн мэдээг хүргэхэд бурхан ингэж хэрэгэлдэм байна гэж харсан ба. Тэгээ би өөрийнхөө зүгээс юу хийж болох вэ? Тэгэхээр намайг ойлгож байгаа нэгэнд
би өөрийгөө ойлгох хэрэгтэй гэж бодгцсан маа. Тэгээд тэр нөгөө залуутай зүгээр ярьсан. Тэгээд машин дотор бид нар нэг газараас нөгөө газар хүртэл ингээд заримдаа цаг маг явна шүү дээ. 2 цаг маг явна. Тэгээд машин дотор ингээд нөгөө сандал нь хүрэхгүй хоёулаа шалан дээр суудсан явжсан байхгүй. Тэгээ яриад нэг наалцсан явж байхдаа би ярьсан ярианаас үүдээд яг энд нэг юм болсон байхгүй. Тэгээд энэ мэрэгэн цэцэн үг байгаагүй. Миний англи бол үнэхээр бол үндэ бол тэгж тэр хүн гэж одоо ойлголт ярьсан эсгээ би мэдэхгүй. Хамгийн гол нь тэнд хэрглэж байгаа нэг цөөхөн чулуу үгээр дамжуулж бурхан тэр хүний зүрх сэтгэлд ажиллаж байгаа тэр байдал واخгүй тий. Энэ чинь энийг хэн хийдэг вүлээ? Бурханы ариун сүнсний хийж байгаа ажил. Тэгээд тэр хүний чинь зүрхийг нээн хайлуулна, уйруулна, уйлуулна, шийдвэр түргэн нэг чинь бурханы хийж байгаа ажил. Тэгээд дараа нь харахаар нөгөө бидний нэг юм тэг гэрчлэлээр дамжуулж та ингээ ургасан үрн бурхан ингээд нөгөө яаж байгаа байхгүй те ургуулсан тэр одоо бүр илүү үржимстэй болгоцсон явж байгаа ийм юг сонсохоор их сайхан байгаа байхгүй. Библийн сургуульд явж байгаа гэж сонсч байсан. Дараа нэг Америкт ирээ буцлаа гэж сонсч байсан. Дараа нь гэрэлсэн байгаа. Тэгээ бүр пастор болсон. Хүү яс гоё юм те. Бид хоёр мөнхийн улсад л уулзах байх л та дараа нь тийм ээ. Бид нар мэдэхгүй шүү дээ. Би тавханд нэг бас ярьжсэн тэгээ нөгөө юуны Дорнговын нөгөө ихэд гэж сумын аргашаа байдаг зүлэгт гэдэг юм жоншны уурхаатай газарт нэг юу асам бид нар сайн шанцад нэг тавуулаа юуны сайн мэдээний баг болж очичоод тэгээ бид нар нөгөө за энэ газрууд руу ер нь сайн мэдээ хүрээгүй юм сумууд байгаа юм байна гэдэг нэг. Тэгээ бид нар нөгөө шодоод гэдэг шиг тэгээ сугалсан байхгүй. Тэгсэн чинь надад болохоор тэр нөгөө юуруу тэр зүлэгтгээ тосгон руу явах тийм юм оногдохгүй. Тэгээ яг ингээ ганцаараа явна гэсэн чинь бас нэг жоохон зүрхшээж байгаа байхгүй тий. Ганцаар явах гээд байгаа байхгүй. Тэгээ 7 хоног тийч. Нэг ч хүн танихгүй. Сураг нь хаасан Төв аймгийн цуглааны пастор надад хэлэхгүй. Тэнд чинь манай цуглаанд явжсэн нэг охин тэнд ингээд очиод 2 жил болж байгаа гэж би сонссон. Би тэр охиныг мэдчихгүй. Тэгээд тэр охин одоо яг бас сэтгэлээр амьдарч гин үгүй юу бүү мэд. Тэгсэн чинь нэг гэр бүл байж байгаа сураг сонсогдоод байна. Тэгэл бурхан залбирлаа. Тэгээд шудангийн машин суугаад явлаа. Тэгэл ерөөсө шудангийн машин сууж явж хагаад нэг худгийн дэргээ зогсохоор нь би буулаа. Тэнд ланча идчихгээд залбирлаа. Бурхан минь. Та одоо чиглүүлж өгөөрэй. Би энэ гудмаар ороод яваад надтай хамгийн түрүүнд уулзсан тэр хүнтэй би танилцъя. Та тэр хүний зүрхийг нээж өгөөрэй. Тэгээд хайж байгаа хүнээ олоход туслаач, таны хүмүүсийг олоход туслаач гэж би залбирсан. Шууд ихэн таарсан гудмаараа ороод явсан чинь тэр нэг 2 залуу яриа суужсан. Очоод би асуусан. Хөө энд нэг юм Төв аймгаас ирсэн ийм хүмүүс байдгүй. Тийм бас юм Христэд итгэдэг мэтгэдэг охин мохноноос итгэгч ч юм уу байх ёстой гэдгсэн чинь энэ айлчтай гэдэг. Нэг яг тэр хаалганых нь хажуу суужсан байхгүй тэр энэ айлчтай. Тэгээ би хаалгын тогшлоо шал танихгүй хүмүүс байгаа ш. Тэгээд би яриад ийм тийм учиртай ингээ явж байгаа ингээд яриад орсон. Нөгөөдөл чинь тэгэл оруулаа. Тэгээ явтлаа манад байхгүй юу л гал ингээл яасан. Тэгсэн чинь аав нь удахгүй орж ирлээ айлын одоо гэр эзэн Билазны засварч юм байхгүй. Тэгсэн чинь өнөөдөр хөгшөөн би өстө өхөнгө халдлаа. Айгуу сонин ингээ бүр ингээд тэр тохиолдолд би амьд гарлаа гэж байгаа байхгүй. Машины доор ингээ ороод засчихсан машиных нь нөгөө тэр нэг юм тогтоогч нь алдурсан юм байна л да. Тэгээд ерөөсөө нэг амар том юмд ингээд бүр ингээд нэсэл дарагдах шахсан байгаа байхгүй. Тэгээд айгүй сонин байдлаар ингээд аим гарсан. Тэгсэн чинь нөгөө юу гэж олзуурсан гэхээр энэ бурханы хүн ирсэн учраас тий бурханы хүн ирсэн учраас бурхан ингээд харж үзлээ гэж байгаа байхгүй. Та нар энэ хүнийг гэртээ авч ингээд одоо авч орж ирсэн баг ингээд ерөөл боллоо гэсэн ухааны юм шиг. За тэгээд би тэнд 7 хоноод буцахтаа ингээд нэм 20 дэм залуучуудаа танилцаа тэд нартай хамт бүр тий одоо Библийн өдөр болгон бид нар уулзаад нөхөрлөөд ингээд ерөөсө өглөө гараад орой орж ирдэг тий ийм байж байгаад буцсан. Тэгээд тэрнээс хойш нэлээд олон жил уулзаагүй. Тэгээ би явахдаа за бид нар ер нь дахиад уулзахгүй ч байж магадгүй тий. Гэхдээ мөнхийн улсад би та нартай уулзах би хүсэж байна. Христэд итгэсээр байгаараа гэж захиад явсан байхгүй. Тэгээд нэлээд хэдэн жилийн дараа Америкт ирчгээд бас нэг бичиг баримт дээр бас цэгцэртэл жоохон нэлээд удсан. Тэгээд Монголд очиод
яасан чинь нэг амьд цуглаан дээр нэг номлол хийхгүй. Тэгээд дараа нэг гэртээ чивлөө байжсэн чинь над руу нэг хүн залгаад байна. Ингээд авсан чинь энэ би нэг чойрт юм шоронгийн үйлчлэлд хийд юм аа тий шоронгийн үйлчлэл хийд. Тэгсэн чинь тэр шорын шоронд байдаг нэг хүн л өөрөө чинь таньдаг гэд ингээд байна. Тэгээ намайг энд байгааг яаж мэдсэн гэсэн чинь нөгөө амьд цуглааны онлайн юг үзсэн юм байна л да. Тэгээ тэрүүгээр ингээд гарсан гинэ гэд. Тэгээ би сандгаа тэр ямар хүн юм болоо. Тэгээ сүүлд нь би ингээд нэг Монгол очих болгондоо сураг тавьдаг байхгүй юу. Тэр хүн яасан гин одоо шорондоо л байгаа гин. Одоо би бүр сансан байхгүй. Нөгөө 20 хүний нэг байсан. Тэгээ тэр дараа нэг хот руу нүүж орсож ирсэн хадараа сахилгагуутаад ингээл танхаараад яваал гэсэн. Тэгэл янз бүрийн юм хийгээл хүн амтан дээрэмдэж барьсан л гин ингэсэн тэгин ингээл агиухт мөнгөтэй болцсон л яваад байсан. Тэгсэн нэг юм болсон юм шиг. Тэгээд шоронд их удаан сууж байгаа байхгүй. Тэгсэн тэр залуу гол нь шоронд орсон хойноо илүү итгэдэг болсон. Бурханд бүр илүү итгэдэг болсон ба. Тэгээ бүр ингээд нэг байнга номлол сонсдог байна л да. Тэгж явж байгаа бид нэр намайг ингээд харсан байгаа байхгүй. Тэгээ би бол тэр хүний царайг дахиж хараагүй байгаа ч гэсэн би уулзсан юм шиг болж байгаа хаа надаа. Яг тэгвэл итгэдэг гэдгээ сонсгол хангалттай байгаа шүү дээ тий. Тэгэхээр Бурхан биднийг бас харахтаа энэ хичнээн зовлон зүдгүүр байгаа ч гэсэн надад итгэж гин үгүй юу гэдгийг маань өнгөйдөг юм шиг. Тэгээд өөрт нь итгэсээр байгааг ингээд харахтаа Бурханы санаа амардаг байх гэж боддог. За жоохон далилаа. За тэгэхээр муу гэрчлэлтэй амьдрах гэдэг бол үнэхээр бас яг муу мэдээ болд юм аа. За тэгээ би одоо нэг хөдөө яваад очсон тэнд бас итгэгч гээд урд нь цуглаанд явж байсан хүмүүс тэр нэг ганцаараа нэг охин байсан гэсэн тэр охины хувьд тэнд жоохон замаа алдчихсан. Тэгээд жоохон гэрчлэлгүй амьдарч байсан. Тэгээ захын хүн ингээд юу гэж хэлж байгаа гэхээр ингээд уулзаад тэрнийг таних уу бас итгэгч юм байлаа штэ гэдгсэн чинь тэрөө тэгж амьдрал итгэгч байгаад яах юм гэж аахгүй өдөөс. Тэгэхээр эн чинь муу гэрчлэл байгаа байхгүй. Тэгээд би дараа нь яг тэр охинд би хэлсэн минь дөө чи жоохон юу яах хэрэгтэй наа тий. Жоохон амьдралаа өөрчлөх хэрэгтэй. Амьдралын хэв маяг чинь Христийг алдаршуулахгүй байна штэ гэд ингээд загч исэн юм байна. Тэгэхээр муу гэрчлэл бол хүний амьдралд үнэхээр яг цаг үеийн мэдээ шиг нөлөөлдөг. Тэ цаг үеийн мэдээ шиг нөлөө. За дайм болчих ш одоо. Нөгөө аарлагдсан чинь дай хэлчлээ гэх юм бол энэ бол айгүй муу мэдээ тийм ээ. Энэ шиг ингээд янз бүрийн байдлаар сонсохоор ингээд одоо монголчууд хамгийн их байгаа газар тэ ойрхон амьдарч байгаа энэ газараас муу гэрчлэл их байна аа. Бас тэ одоо тэр сүмийн энэ сүмийн хүмүүс энд тэгээд ингээд гэнгээ паянан сонсогддог. Тэгээ тэгснээрээ бас хүмүүс яадаг вөхтөр сүмийг муу хэлж. Сүм гэдэг чинь эзнийг муу хэлж байна гэсэн тийм ээ. Тэгэхээр Паул тэр Коринт хотын хүмүүст хандаж юу гэж хэлж байгаа вөхтөр нэгдүгээр цагт эхний цагтл дээр та нар бол ингэж энэ бурхны нэрийг муугаар хэлүүлж байна гэдэг ингээд загинсан бол хоёрдугаар цагтл нь болохоор ингээд ойролцоогоо 5 жилийн дараа бичсэн гэдэг шиг санаж байна. Тэнгүүд 5 жилийн дараа ирж байгаа захиа нь яаж вэ гэхээр та нар одоо өөрсдийн амьдралын хэв маяг чинь байсан Христийн нэрийг муугаар хэлүүлж байсан тэр буруу байдлаасаа та нар эргэсэн байна. Илүү нэгдэж нэгтэрсэн байна, илүү хайрладаг болсон байна. Дотроосоо муу зуршилтай хүмүүсийг гаргасан чинь сайн байна. Одоо нэг зүйл хийгээсэй гэж хүсэж байна. Тэр гимссэн бол тэднийг эргээж бас авахаа битээ мартаарай гэж хэлж байгаа байхгүй тий. Тэгэхээр сүм гэдэг бол ийм байт юм а гэдгийг л харуулж. Тэгээд тэгж тэднийг тэгж бас сайшааж бас урамшуулж явахдаа юу гэж хэлж яах вэ гэхээр та нар тий бидний зүрхэнд бичигдсэн бас хүн бүрээр уншигдж байгаа тэр захиа шүү дээ гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр одоо ерөнхийдөө бол ингээд одоо та хүн ч гэсэн бас инэрл чуулганы ингээд ялж явахгүй нэг хэсэг болоод явчих. Тэгэд одоо эрт ороо эзэн нэгэн цагт энэ тэнд ингээд амьдрах үе ирж болно л доо. Тэгээд одоо тэгээ явж хахад ингэх байхгүй. За инэрл чуулганд байсан юм уу гэхэд инэрл чуулганыхны битсэн за одоо манай пастрын одоо бичсэн захиа өнөөдөр иймэрхүү байдалтай уншигдж байна гэвэл надад бол сонь сонсогдох байхгүй. Тэгэхээр бүр Христээр бичигдсэн захиа гэдээ санаад хаан ч гэсэн яг адилхан амьдрах ёстой гэдгийг л захиж байна. Амен.
За муу гэрчлэл хүмүүсийг бурхнаас холдуулдаг. Тэ муу гэрчлэл хүмүүсийг бурхнаас холдуулдаг. Ромын 2 дугаар бүлгийн 24 дээр Бурхны нэр та нараас болж харийнхны дүнд доромжлогддоо гэж Исая номонд бичсэнийг энд иш татсан байгаа байхгүй. Тэгвэл Исаягийн үед тэ хүмүүс Бурхны нэрийг нэгээр муугаар хэлүүлж байсан нэг нь шүмжилж байсан байна. Христэд итгэдэг гэсэн мөртлөө худлаа хэлдэг, хайр байхгүй, шудраг бус. Тэгээ одоо юу ч яддаг нэ бүр амар хэн байж болно. Хүмүүс энэ байдлыг нь хараад Бурхан нь ийм л юм байна гэж харах байхгүй. Бурхан нь ийм л юм байна. Тэгэхээр дээр нь хөлөө олохгүй бол доороо ч гэсэн олохгүй гэдэг шиг бид нэр үнэхээр тэгээ Бурханы зүйлсийг яриад итгэж, Бурханы зүйлсэд итгэж бас ярьж хилцдэг юм бол бурханлаг л байхыг Бурханы үг бидэнд ятгаж байгаа. Тэгэхээр Есүс эзэн бидэнд хэлсэн та нар Тэнгэрийн хаанчлах учраас Тэнгэрийн хаанчлалын зүйлсийг бод гэж хэлсэн. Бид нар бол Тэнгэрийн амьтад болчлоо л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бусад хүнээс дээр гэсэн утгатай биш. Харин бид нарын хувь тавилан тийм болцсон байна. Тэгвэл бүгдээрээ яах ёстой гэхээр тэр Тэнгэрийн хаанчлалын тухай бодож үүний төлөө ийм хэв маягаар амьдарч байна гэдэг чинь бид нар дээрээ хөлөө олж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар бусдын өмнө гарч тэгээ бусдад бид нар үлгэр болж уншигдэж байгаа тэр захиа адил ингэж алхаж гიშгэж амьдарч байгаагийн хувьд бид нар хөлөө олохгүй бол Бурхныг мэдгүй тэр хүмүүс ч гэсэн хөлөө олж чадахгүй гэсэн үг байна. Уу гашууд хариулах бидний хандлага хүртэл гэрчлэл болдог гэдэг санаар. Хүнд хэцүү үед бид ихэвчлэн яадаг вэ? Өөр дээрээ бид нар бодох шүү дээ. Гомдолдог уу? Эсвэл Бурхандаа итгэсээр байдаг уу? Жохонхоо яг энэ үед л хүмүүс одоо Бурханыг хардаг ба. Энэ хүний амьдрал ийм хэцүү болсон ч гэсэн энэ хүн энэ Бурханд итгэсээр байгаа бол Бурхан нь байгаа учраас л юм байна гэж харна гэсэн үг байхгүй юу? За өнөөдөр ярих зүйлийн 3 дугаар хэсэг рүү орчих. Эхлээд би та бүхэн одоо уу гашуу буюу муу мэдээ хэрхэн хүний амьдралд нөлөөлдөг, хүнд нөлөөлдөг вэ гэсэн. 2 дугаарт нь муу гэрчлэл. Тэгээ муу гэрчлэлтэй амьдрал хэрхэн хүмүүст нөлөөлдөг вэ? За 2 дугаарт нь би ярьж байхдаа муу гэрчлэл болоод бусдад ярил мэдээ шиг тархана. Тийм ээ? Муу гэрчлэл хүмүүсийг Бурханаас холдуулна. Тэгвэл бүгдээрээ муугар биш. Тийм ээ? Харин бид нар зөв сайн хандлагаар бид нар хариулснараа Бурханыг хүмүүс харах болно гэж ярьсан. За 3 дугаарт нь сайн гэрчлэлтэй амьдрал нь ямар нөлөөтэй байх вэ? Итгэлтэй хандлага нь бусдад найдварын гэрлийг хасаадаг. Итгэлтэй хандлага нь. Одоо бидний юуны ихэнд ярьсан, ярианы ихэнд ярьсан найз маань те хүнд хэцүү байгаа. Бүр ингээд зүрхээр нь хатгуулж те ингээд өвдөж, пульс нь айгу өндөр болч ингэж те даралт харах хэмжээнд ингэж очсон мөртлөө одоо тийм байгаа мөртлөө ярьж ахт хүртэл зүрх нь ингээ хөндөрлөд байгаа мөртлөө юу гэж хэлсэн бэлээ? Бурхан сайн юм даа гэж. Тэ? Бурхан сайн юм даа. Тэр үг нь миний сэтгэлд гэрэл асаах шиг болсон байна. Тэгэхээр итгэлтэй хандлага бусдад найдварын гэрлийг хасаадаг байна. Амен. Биднийг Есүс юу гэж хэллээ? Та нар бол дэлхийн гэрэл гэсэн баг. Бид нар заримдаа дэлхийн гэрэл байхаагаа мартаад хитрхи давс байгаад байдаг байхгүй. Бид нар амтагдах хэвээр. Бид нар бас ингэж шорвог байх хэвээр. Тэ? Бид нар өөр байх хэвээр. Тэ? Бид нар үннээр амтагдах хэвээр. Бид нар үнэхээр одоо бодит байдлаар бид нар амтагдах хэвээр. Гэтэ бид нар заримдаа дэндүү шорвог байгаад. Нөгөө дэлхийн гэрэл гэдгийг мартдаг. Энд хэлсэн шүү дээ. Та нар энэ газрын давс гэд гэхдээ дэлхийн гэрэл гэж хэлэхэр чинь Монголын гэж хэлээгүй. Та нар энэ одоо Америкт одоо DC орчимд энэ Арлингтоны гэрэл байхаар гэж ингэж зөвхөн юм жижигнэр хэлээгүй шүү дээ. Бүр дэлхийн гэж хамааруулж байгаа ярьж байгаа байхгүй юу? За өнгөрсөн 7 хоногт нэг бас Америкт буюу дэлхийн нийтэд хүндрэлт нь тохиож байгаа бас нэг онцгой үйл явдал чинь юу байлаа? Нөгөө сарлуу нисээд
сарны айгүй ойрхон очоод тэ тойроод тэгээд ингээд урд хожид хизээж авч байгаагүй тийм мундаг зураг судалгаануудтай буцаж ирж байгаа. За тэгээд тийм өндөрт гарчхаад тэгээд бид нар чинь нэг тийм яад юм байна шүү дээ. Тэндээ хийж байгаа ажлаа ингээд дуусгачаад тэгээд наашаага буцхаас өмнө ингээд бүгдээрээ нэг өөрсдийнхөө юг хийд юм байна. Одоо үгийг хэлж байгаа хөө сэтгэлээ. Яг тэгвэл сүүлчийн жудаа харж иж болно шүү тийм ээ. Тэгээ ингээд сууж агаад за одоо бид нар ингэж ажиллаа гэдэг ингээд сэтгэлээ ярьсан чинь тэн дотор байгаа нөгөө нэг хар харс залуу юу гэж хэлдэг лээ. Би ингээд харахтаа ирсэн. Бурхны л агуу байдлыг би харж байна те. Тэгээ бид нар бол энэ одоо жижиг энэ дэлхий дээр бид нэг багтаж чадаалаагаад гэтэл ямар том газар, ямар ийм гоё газар те. Ямар одоо ийм одоо өрөөлөөр ингэж байна вэ? Бидний энэ нэгдэл нэгтрэл гэдэг бол бидэнд айгүй чухал юм байна гэдэг тийм утгатай үгийг хэлсэн. Тэгээ гол нь бурхныг гэрчилж байгаа тэр хэсэг бол үнэхээр гайхалтайсэн. Тэгээ тэр хүний хувьд бол би бүр ингээд хүмүүсээс алсгоол бүр дэлхийд ханж байхгүй хамгийн өндөрт гарч байгаа жолтгоо би бурхныг гэрчилнэ гэсэн нэг тийм юу байгаад байгаа шүү дээ тий. Хандлага байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол сайн гэрчлэл байхгүй тий. Энэ бол сайн гэрчлэл. Ямар ч байсан тэр дөрвөн хүн дундаас тэр хүн бол үнэхээр бурханд итгэдэг хүн байна гэж харж байна би. Тийм ээ? Гэхдээ амьдралын сүүлийн өдрүүд яах юм бөө. Гэхдээ тэр хүн бол итгэлээ алдахгүй. Ингэж ярьж байгаа хүн. Тийм ээ? Ингэж ярьж байгаа хүн. Тэгээ одоо нэг дэлхийд ингээд усан дээр газардсан газартгаад ч л ингээд байж хат хүмүүс янз бүрээр ярьж байна. Тэгсэн чинь тэр юуныхан тэр газар дээрээс дэлхий дээрээс ажилласан багийн нэг хүн тэгж байгаа байхгүй юу? Тэд нар одоо дэлхийг буюу өөрсдийнхөө амьдралыг ерөөсөө ингээд хардаг тэр үзэл нь ерөөсөө ингээд бүр үрд өөрчлөгдсөн гэж байгаа юм. Тэдний одоо ярьж байгаа яриа энэ талаар ингээд бүх хүнээс өөр юм ярина тэд нар. Ягаад гэвэл сарыг тойроод ирсэн хүмүүс байхгүй. Тэ ойрхон яваад ирсэн. Дэлхийг гадна талаар нь тэд нар чинь баг 3 тойрж байгаад орж ирж байгаа шүү дээ. Тэгээд ингээд бүх юм ингээд одоо ингээд яриа шал ондоо гэж байгаа байхгүй юу? Бүр урдах шиг юм жижиг юм ярихгүй гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энэ шиг л зүйлийг Есүс бидэнд хэлж штэ тийм ээ. Гүй цаан чин та нарын ингээд энэ дэлхий дээр нэг жижигхэн юмны араас ингээд гэл хоолонд гэл ингээд явж байгаа юмнаас чинь илүү бүр ингээд юм агуу юм байна. Тэ? Агуу зүйл байгаа. Тэгэхээр та нар Тэнгэрийн хаанчлалыг ингээд зүйлсийг бодож сэтдэг. Тэ одоо мөрөөд, тэмүүл, хүс одоо бүгдийг хэлж байгаа. Тэр сайн гэрчлэл гэдэг бол итгэлтэй хандлагыг хэлж байгаа. Тэгвэл итгэлтэй хандлага бусдад найдварын гэрлийг хасаадаг. Тэгээд бурхан биднийг бол дэлхийн гэрэл гэж дуудсанд учир байгаа. Матай 5:16 дээр хүмүүс та нарын сайн үйлсийг хараад Тэнгэр дэх эцгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийхүү гэрэлдэг гэсэн ба. Гол зорилго нь юу вэ? Гэрэл байгаагийн. Тэнгэр дэх эцгийг тань алдаршуулахын төлөө гэж, алдаршихын төлөө гэж. Тэгвэл сайн гэрчлэл яага байх ёстой? Хүмүүсийг бурхан руу татчихдаг. Бурхан руу татчихдаг. Тэ нөгөө бүр ингээд юу анхны үеийн итгэгч нарын юу би харж байгаа. Тэгээд одоо ч гэсэн бас энэ нөгөө инерц явж байгаа юу гэхээр нөгөө хэсэг бүлэг хүмүүс тэ үнэхээр ингээл бурхны тухай яриад гал халуун ингээл хамтдаа байгаа л тэ гэрчлэл өөртөө энэ гэрчлэлтэй амьдрал зөв амьдрал ингэж байгааг хүмүүс хараад хүмүүс ингээд өөрөө ирэхгүй ингээд татагддаг тэ энэртэй байчвал зүгээр юм шиг ингээд өөрөө ирэхгүй татагддаг байгаа байхгүй. За одоо ингээд манайхан чи ингээд нэг бас нэг янз бүрийн групп сүүлийн үед гарч штэ одоо гүйдэг групп гэн тэ одоо юу ч юм тэ янз бүрийн юм группуд гарч байгаа. Тэгэхээр гүйж ин гэдэг чинь тэр чинь нэг юм одоо итгэвчтэй тийм групп байгаа учраас хүмүүс тийш айгууд бас татагдаад нэмэгдээд байна штэ. Тэгээд алтан бус тоогоороор хийж 100 чугаар хүрж байгаа ч юм уу тийм шиг байгаа байхгүй. Тэгэхээр их томорж ийн гэсэн үг. Тэгвэл яг энэ шиг сайн гэрчлэл буюу сайн энэ сайн мэдэн дээр сугалсан энэ бүлэг энэ чуулган бол ийм байх ёстой тухай ярьж байна гэсэн. Тэгээ гэрчлэлгүй амьдраад муу гэрчлэлтэй амьдраад муу мэдээ шиг амьдраад эхлэх юм бол хүмүүс бурхан руу ирэхгүй холдноо. Харанхуй дунд уу гашуутай үед ч энэ гэрэл илүү тод харагдах болно.
тийм ээ, бүүдгэр үед, харанхуй үед гэрэл ерөөсөө гологдохгүй маш тод тусгуулна. За сайн гэрчлэл хүмүүсийг бурхан руу татдаг гэж ярьлаа. Тэгвэл 1-р Петрийн 2:12 дээр сайн үйлсийг тань харж бурханыг алдаршуулах болно гэсэн тийм утгатай үгийг хэлсэн ба. За үг дээр харъя. Харийнхан дунд бие зүв авч яв. Ингэснээр тэд та нарыг муу мухайг үлдэгжид хэмээн гүтгэвч сайн үйлсийг чинь хараад түүний харгалзлын өдөр бурханыг алдаршуулах болно гэсэн ба. Аамен. Хүмүүс бидний одоо ингээл айгүй их ярьж хэлж байгааг мань гэхээсээ илүү амьдралыг тань хараад бурханд итгэх болно. За Есүсийн хэрхэн зовлон идлээж те өөрийнхөө бие авч явж байгаа байдал, хэлж байгаа үг зэргийг ингээд нөгөө Ромын 100-ын цэргийн дарга хардаг штэ тийм ээ. Тэгээ бүр түүнийг ингээд загалмаа дээр амь тавихыг нь харж байгаа. Тэгээ харахтаа энэ үнэхээр бурхны хүү байжээ гэж итгэсэн байдаг тийм ээ. Бурханд итгэсэн байдаг. За тэгвэл одоо сайн гэрчлэл гэдэг бол хүмүүсийг бурхан руу татдаг байх гэдэг шүү дээ. Аамен. За бурхны сайн мэдээ яагаад сайн юм бэ? Энэ сайн мэдээний дагуу амьдарч байгаагаараа л эн чинь гэрчлэл байхгүй. Тэгэхээр муу мэдээнээс илүү хүчтэй сайн мэдээ гэж юуны тухай яриад байгаа. За бид энэ амьдралд одоо үхэл хагцлыг үзээж, уу гашуу давтаж, хохирлыг амсдагч гэлээ. Бидэнд мөнхийн улс, мөнхийн ирээдүй байна гэдэг тэр сайн мэдээ болвол энэ муу мэдээнээс илүү хүчтэй сайн мэдээ байна гэсэн үг байна. Бидний сайн мэдээний гол зорилго энэ байна. Есүс бидний сул доройг, уу гашууг тэр ойлгодог. Тэр бүр зүрхээрээ хүлээж авдаг гэдгийн жишээ бол бид нар нөгөө Лазар насварсан түүхийг мэдж байгаа тийм ээ. Гинт насварсан гэж. Тэгээд Иохан тэр өвдөж байгаа бол хүнд өвчтөй байж байгаа насварсан байна. Тэгээд Иохны 11-р бүлгийн 35 дээр Библиэлд хамгийн богинохон ишлэл юу лээ хамтдаа чангаар уншаа 1 2 3 Есүс ойлов гэсэн баг. Энд би нэг хүүхдүүдэд нэлээд дээр үед тахгүй хүүхдүүд нэг залуу хүүхдүүдтэй суужгаад Библийн хамгийн богинохон ишлэл ийм ишлэл байдаг штэ гэдэг энийг харуулад уншуулахгүй. Тэгсэн чи бүгдээр инээцэн. Нэг яг ч инээдээс сонсож байгаа хөө нөгөөдөл чинь те Есүс ягаад ойлж байгаа ингээд ингээ гайхаад байгаа байхгүй. Энд эн чинь зүрх сэтгэлийн талаар бид нар бодоод үзвэл нэр ягаад Есүс ойлсон юм бол Лазарт хайртай байсан юм уу? Лазар өөрийнх нь ойр дотны найз болохоор тэгээд ингээд арга барагдаад уйлж байгаа юм. Түүнийг одоо амьлуулахаас өнгөрөөд одоо нөгөө бидний нэг гаргасан хүмүүсийн гаргасан нэг сонин нэг хий үзэгдлийн онолууд дотор ингээд байдаг штэ. Сүнс нь 49 хоногоос дээш ингээд хитэрчих юм бол яваад өгч чинь те төөрөө алга болчихно. Тэгээ одоо тэр нь өнгөрчих юм бол амьлахаас өнгөрсөн л гэж бодох гээд байгаа ч юм уу. Үгүй тийм болоогүй. Есүс хүмүүсийн тэр уу гашуу давтаж хэрхэн зовж саналж байгааг хараад уйлсан штэ тийм ээ. Зарим нь энэ худлаа уйлцсан сууж байгаа. Тэгээ нөгөө би дагуунд өмнө нэг ярьжсэн санаж байна бүр дээр үдэлтэй. Одоо энэ Middle East-ийн буюу одоо газар дундын тэнгисийн ойр орчмынхны тэр бас нэг юм дээр үеийн заншлын үг гэхээр мэргэжлийн уулагчид авчирдаг гэсэн гинэ. Нөгөө гашуудах хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр чин гэрийнхэн нь ингээл тэр олон хоногийн турш ингээл уйлаад чадахгүй шүү дээ. Тэгэхээр зориуд тэгэж ингээд чангаар уйлж ингээ харуулслын ингээ бусад хүмүүс сонсохын тулд юм мэрэгчтэй уйлдаг баахан давгаанаар авчирдаг гэсэн байгаа байхгүй. Тэгээ нөгөөдөл нь ингээд нөгөө мөнгө төлдөг. Тэгээ нөгөөдөл нь ирээд уйлж яадаг. Тэгсэн нөгөө нэг яар гэж хүний одоо охин нас орчингууд яг тийм хүмүүс ирээ уйлж исэн байгаа байхгүй. Тэгсэн Есүс ирэнгүүтээ та нар юундаа уйлаад байгаа юм энэ охин нойрсож гин гэсэн чи энийг гэдэг хэлж байгаа шүү дээ. Тэгээ гашууж байгаа хүмүүс бол тэггүй шүү дээ. Тэгээд бидний хүүхдийг дормжлаа гэж ойлгох хэрэгтэй юм би чинь инээцэн ажих хүн шоолж малцсан. Харин Есүс жинхнээсээ ойлсон байна. Энэ юг илэрхийлдэг бол Бурхан зүгээр хараад суудаггүй хүний зовлон тийм ээ. Тэр бүр ингээд зүрхээрээ хайлан уйран байж тэг хамт байдаг гэдгийг илэрхийлж байгаа. Сайн мэдээ нь юу гэвэл үхэл бол эцс биш. Үхэл гэдэг бол эцсийн зүйл биш. Бидний төгсгөл биш. Иохны 11:25 дээр Есүс би бол амьлалт ба амь мөн гэсэн.
Илчлэлт 21:4 дээр нулимс бүр арчигнаа. Тийм ээ? Үхэл цаашид байхгүй байх болно гэжсэн. Харцгаа те энэ Библийн хамгийн сүүлийн хэсэг шүү дээ, тий. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь харчаад тэнд цаашид үхэл гэж байхгүй. Гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс нь өнгөрөн оджээ гэсэн баг. Вау, энэ чинь зүгнэлийн ном шүү дээ, тийм ээ. Энэ чинь хожим болох зүйлийн тухай ингээд зүгнөд үлдээсэн байгаа ном шүү дээ. Тэгээ энэ хожим болох зүйл ингээ харахаар энэ найдвар төрж байгаа шүү дээ. Бид нэр тэнд байна гэж боддоо. Яа! Ямар гоё юм бэ те. Тэнд бид нар байх байхгүй. Энэ бол бидний мөнхийн найдвар, мөнхийн амьдралын тухай ярьж байгаа. Энэ түр зүрийн амьдрал биш. Энэ бол мөнхийн найдвар, мөнхийн амьдралын тухай ярьж байгаа гэсэн үг. Ром 8:28 дээр Бурхныг хайрладаг. Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилдаг гэдгийг бид мэднэ гэсэн. За нэг жоохон өөр тайлбар орчуулган дээр бас нэг өөрөөр орчуулсан байдаг. Яг хоо нэг бүгдээрээ голоор нь ойлгож заа. Өөр орчуулган дээр үгтэр Бурхан өөрийг нь хайрладаг, өөрхийн зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн төлөө бүх зүйл хамтдаа сайн байхаар ажилуулдаг юм а гэсэн төр утгатай үгийг хэлсэн ба. Мэдээж Бурхан энийг ажилуулж байгаа. Тийм ээ. Тэгэхээр тэд нар ингээл зүгээр л энэ Бурханыг хайрлаад юм байна гэж бас ингээл миний төлөө ажиллаад байна гэж бас ойлгож болох. Нөгөө талаар нь Бурхан хайртай өөрийн зорилгын дагуу дуудагдаж бас өөрийг нь гэрчилж амьдарч байгаа тэр хүний төлөө юмсуудыг хамтд нь бас ажилуулж байдаг гэж бас хэлнэ гэсэн үг. Аамен. Тэгэхээр би нөгөө нэг Хаитигийн залуу руу очив. Тэр залуу хичнээн удаан тэгэж явсан юм мэдгүй. Тэр чи одоо газар хөдлөлтөөс хойш бас нэлээд хэдэн жил өнгөрцөн байсан. Тэгээд тэр ээжийнхаа нөгөө тэр нас урсан тэр бас тэр амар гимтээд бяцарсан дүр төрх бүхий тэр дурсамжийг нурундаа үүрээл явсан. Өдөр шөнөгүй ингээ үүрдэг гэж байгаа байхгүй. Шөнө унтсан ч тэврээд унтдаг. Тэгээ гол нь түүний ээж би сүүлд нэг ойлгож байгаа. Түүний ээжийн тэр бурхандаа итгэдэг байсных нь төлөө бурхан одоо хамтд нь олон зүйлүүдийг ажилуулж байгаагийн нэг нь би энд зэрэгцэж суугаад энэ бүхэл бүтэн 7 хоногийн туршид түүнтэй ярих боломж байгаа байхгүй надад. Тэгээ энэ бол бурханы хийж байгаа ажил юм байна гэдгийг харж байгаа. Тийм болохоор би одоо дуугаа өнгөрүүл яах вэ? Би одоо зүгээр нэг би ядраад байна гэдээ ингээд өнгөрсөн болвол яах вэ? Тэр залуу одоо бурханы хийх гэжсэн ажил хойшлно гэсэн. Өөр хин нэг нэр хийх л байх л та бурхан. Гэхдээ би тэнд өөрийгөө хэрэглүүлээгүй гэсэн утгатай болж байна. Тэгэхээр тэнд зүгээр би өөрөө мэдлгүй өөрийгөө өгснөөрөө тэнд үр жимсийг харсан. Тэнд бурхан яаж ажилдгийг харсан. Бурхан хүний амьдралыг яаж өөрчилдгийг харсан. Амен. Сайхан нэг миний таньдаг хүн одоо ингээл жоохон адгаад байгаа байхгүй ингээд надтай ингээд амьдралынхаа тухай яриад тэгэл ингээл амьдралынхаа нэг бүр айгүй том шийдвэрүүд дээр ингээд бүр цөм ингээд бүр ингээд адгаад исэн. Тэг би чи ингэж адгаж болохгүй. Бурхан байгаа шүү дээ, тий. Бурхан байгаа. Бурханы зорилго тэтг, түүний цаг хугацаанд тэтг, өөрийнхөө хурдыг чи бурханы хурдад тааруул. Тий? Чи өөрийнхөө хурдад бурханы хурдыг тааруулна бол бүтггүй гэсэн. Энэ гол шүү. Бид нар өөрсдийнхөө цаг хугацаанд бурханыг тааруулж чадахгүй. Бид нар бурханы цаг хугацаанд захирагдаж амьдардаг. Тэр бид нарыг за одоо болсон нөхөр минь гэвэл боллоо. За баяр та уяга намайг яв гэж наавна гэж ингээд явлаа уяга. Бид нар бурханы цаг хугацаанд өөрсдийгөө тааруулж амьдрах хэрэгтэй болж байна. Бурхан ямар ч муу нөхцөл байдлыг сайн болгож чадна. Уу гашуу хүртэл тэр утгатай болгож чадна. Тэгээ өнөөдөр би та бүхэн 3 зүйлийг хуваалцна гэжтэй. Нэгдүгээрт нь уу гашуу, энэ зовлон гэдэг бол бодит байдал. Харин энэ үед бурхан бидэнтэй ойр байдаг твтэй мартаар. Хоёрдугаарт нь бидний амьдралын хэв маяг, хандлага, гэрчлэлтэй байдал нь сайн байна уу, муу байна уу гэдгээс хамаарч хүмүүсийг бурханд ойртуулж байна уу, бурханаас холдуулж байна уу, тийм ээ?
Энэ бол маш их нөлөөтэй. Тийм учраас бүгдээрээ сайн гэрчлэлтэй амьдрцгаая гэж би уриалж байна. Хамгийн сүүлд нь сайн мэдээ нь бол тий найдвар, авралыг инхээр түгээж өгдөг. Сайн мэдээ гэдэг бол маш чухал зүйл. Хүмүүсийн амьдралыг гэрэл гэгэнд авчирдаг тийм зүйл байгаа. Амен. Энэ бол сайн мэдээ тарах гэдэг бол бид нар чадварын тухай яриаг байгаа. Зөвхөн бодит үннийг ярих тухай ярьж байгаа. Чадварын тухай юусоо яриаг. Би бас яг жоохон ташаа бодож ич болно. Одоо 30 гаруй жилийн өмнө Хөдөө орон нутаг, Улаанбаатарт ингээл те сайн мэдээ түгээлт ингээ явж хахад маш их юм гайхамшгууд болдог гэсэн. Бүр ингээд айгүй сонин гайхамшгууд. Хэсэг хугацааны дараа тэр жоохон цөөхөн харагдах болсон маа. Тийм зүйл нэг ингээ болохгүй болцсон. Тэгээд тэнгууд зарим хүмүүс тэрэн дээр дүгнэлт хийх гээд энэ хүмүүс одоо итгэлээр муудц учраас гэ ингээ ярих. Тийм тайлбар өгөх гээд тэгээд нэг сүм чуулганууд бүр ингээд нэг юм тэр нэг байдлаасаа хүчээр гарах гад ингээл яг ариун сүнсний ингээл сэргэлт эдэргээл янз бүрийн зүйлээр ингээ явах гэдсэн. Гэхдээ тэнд нэг юм дутуу байсан байна. Би одоо эргээ харж байгаа. Одоо цаг үед бурхан бас эргээгээд ингээ яг тийм гайхамшигуудыг бас залуучууд дээр авчирж байгааг би харж. Тэгээ би нэг харсан. Бурхан ямар цагт ургуулж, ямар цагт нь соёолуулж, ямар цагт нь тарьдаг вэ гэдэг нь нөгөө ургуулж, тарьж, арчилхан хэний ажил вүлээ? Бурханы ажил. Цагаас цагт те тэр улирлуудыг бий болгосон. Өвөл хөрсийг бэлтждэг. Хэрэггүй мууг одоо тэр хогийн ургамал чинь өвөл өгчдөг байхгүй. Харин сайн өрөнд тохирсон тэр одоо хөрс өвөл ингээ боловсрж яадаг. Хадгалагдж яадаг. Тэгээ хавар болох тэр одоо үр цацгаад соёолно, зунжингаа ургана, тэгээ намарна, хурааж авна. Энэ бол ургацын эзэн тэр бурхны хийж байгаа ажил байгаа байхгүй. Тэгэхээр би үнэхээр бас миний хүсэж байгаа нэг зүйл юу гэхээр бидний амьдарч байгаа энэ газарт одоо яг ургацын тэр улирал ирсэн байгаасаа гэж үнэхээр хүсэж байна. Тэгээ бурхан бидэнд хэлж байгаа шүү дээ. Ургацын ажилчид энэ төлөө залбираарай гэж тэ. Тэгээ яг Исая шиг бид нар би энд байна эзэн, би танд хэрэглэгдэе. Намайг илгээгэж гэдэг шиг ийм ургацын ажилчдыг үнээр бий болоосаа гэж тэ. Тэгээ бидний хувьд өнөөдөр бас яг одоо нэг тийм үе ирж байна гэж би бас жоохон найдаж байна. Одоо хүмүүсийн зүрх сэтгэл нээгдэж байгаа. Айгүй их нээгдэж байгаа. Энд тэнд одоо сүмийн тухай асууж байна. Сүм чуулган руу хүмүүс ингээд явах бодолтойгоо ингээд хуваалцдаг болж байна. Байж байгаа Библийн үгнээс ингээд асуудаг болж байна, тийм ээ. Одоо ингээд энэ Библийн энэ христийн сургуулиудад тэр виза хадгалж байгаа Монгол оюутнууд хичнээх болж байна. Араб оюутнууд хичнээх болж байна. Энтхэг оюутнууд хичнээх болж байна. Тэд нар мөнгө хэмнэхэд очиж байгаа ч гэсэн тэнд сайн мэдээ ингээ өөдөөс нь яригдчихэж байгаа. Тэнд хүмүүс ингээд чимээгүй номхон суугаад хэдэн цагийн туршид Библи заалгаж ингээ бодтоо. Бурхан тэдний зүрхийг нээгээсэй гэж залбирх нь бидний үүрэг байгаа даа. Тийм ээ. Тэгээ бас тэдэнд би яаж игээд хүрээ, тэдэнтэй би уулзаад хүн найзаа чи ойлгож гин үү? Тэгээ энэ дээрээ сонсож байгаа зүйлээ ойлгож байгаа юу? Би чамд туслая. Үнэхээр бурхан байдаг шүү гэж тэрнийг дууд хурайлах тэр хүмүүс болж хэрэглэгдэх нь бидний хариуцлага байх гэдэг байна. Та бид өнөөдөр сайн мэдээ олж амьдарч байна уу? Муу мэдээ олж амьдарч байна уу? 2 дугаар Коринт номын 4 дугаар бүлгийн 8-аас 9-ыг би та бүхэнд уншиж өгөөд хамтдаа бүгдээрээ залбирцгаая. Давмгай хүч нь биднийх биш. Харин Бурханыг гэдгийг харуулахын тулд бид энэхүү эрдэнцийг шавар савнуудад тээдэг гэсэн. За энд зогсоод шавар сав гэж хагарах савын тухай ярьж байгаа. Хэврэг савны тухай ярьж байгаа. Тэгвэл энд нэг эрдэнцийг юм хэврэг савнд яагаад хадгалж байгаа? Шавар сав гэдэг бол гоёмсог сав биш. Ой чанартай ч сав биш. Гэтэ энэ эрдэнцийг хийсэн учраас эрдэнцийн сав болж байгаа шүү дээ. Тэгэхээр Бурхан
энэ бүх хүч чадвар, эрх мэдэл, амьдралын утга учир, суур Бурханд байдаг гэдгийг харуулахын тулд энэ сайн мэдээний эрдэнсийг зүгээр энгийн нэг шавар сав шиг бидэнд Бурхан тээлэх юм хувь тавилан өгсөн баг гэж. Тэгвэл хэн энэ сайн мэдээг тээж явж чинь Бурханы эрдэнсийн сав болно гэсэн үг. Амен. Цааш нь уншия. Бид бүх талаар дарамтлагдавч, нэцэрдэггүй, сандардагч, цөхөрдөггүй, хавчигддагч, хаягддаггүй, цохигддагч, мөхдөггүй. Бид биедээ Есүсийн үхлийг тээж явдаг. Ингэснээр Есүсийн ам бидний биед илэрхийлэгдэх болно гэсэн баг. Маш гүнзгий үг хэлсэн байна дэр. Бид нар Есүсийн үхлийг тээж явдаг гинэ. Энэ нь юу гэлж яах вэ? Нөгөө хуучин майн гэрлайлдээ өгчгсээ. Түрүүчийн 7 хоногт би тавханд ярьстэй. Тэр нөгөө Катрин Кулман гээд эмэгтэй пастор тэгж номлож байгаа шүү дээ, гараа ингэцээ. Катрин Кулман 2000 жилийн тэртет загалмаа дээр нас урсан. Одоо амьд байгаа нь үхлээс амьдсан Есүс байна гэсэн. Тэрнээс хойш нэг баахан тийм номлогч гарсан гэсэн гараа ингэж номлодог. Би танд үнээр тэр хүний хэлбэр биш, тэр хүний хэлж байгаа мессежийг би санаасаа гэж хүсэж байгаа. Өнөөдөр амьд байгаа нь би биш. Нэг чи Паулийн хэлсэн үг шүү дээ. Өнөөдөр амьд байгаа нь би биш. Харин Христ юм а гэж хэлсэн баг. Халелуя, халелуя. Есүс амьд байна. Амен. Тэгэхээр өнөөдөр бидний эргэн тойронд янз бүрийн юм за бүтгэхгүй гэмээр тийм мэдээлэл явж байгаач. Бүгдээрээ бас сэтгэлээ бүгдээрээ чангатгаж эзний бидэнд өгсөн тэр мөнхийн найдварт итгэсээр байгаараа гэж хүсэж байна. Уриалж өгнө. Бурхан сайн юм да. Хамтдаа бүгдээрээ залбирцгаая.